За 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгсөн хотын дарга бол туулын бургасанд галзуураад явахаас одоо галзуу солиотой юм яриад явахаас өөр ямар ч арга байхгүй. Үхийхээс өөр ямар ч арга байхгүй шүү дээ. Одоо бодиттойгоор туулын хурдны замын төсөл бол 2.3 их найд гэдэг тооцоог 24-25 онд хийжсэн. Тэгвэл бидний дизель түлшний үн Улаанбаатар хотод өнөөдөр 30 гаруй өрөөсөд 4000 гаруй авчлаа. Бодиттойгоор одоо туулын хурдны замын төсөл яг өнөөдрийн байдлаар 300 орчим тэрбум төгрөгөөр төсөв төртөх нь өсөх ийм нөхцөл бүрдсэн байна. 300 тэрбумаар 2.3 их найд биш 2.6 их найд төрчлээ. Бодиттойгоор. За чаашид дизель түлшний үн, шатхууны үн манай засгийн газраас хэлж байгаагаар бол 2.5 дахин буюу бараг 8-9 мянган төгрөг хүрэх болчихгүй байна гэж байгаа. Хэрвээ тэгж тооцох юм бол 2.2 их найдаар хийх гээд байгаа туулын хурдны замын төсөл маань 4-өөс 5 их найд болж өсөх нэ. Энийг манайхан тооцож гин үү. За энэ бол зөвхөн Нямбаатар даргын мөнгө биш. Гарманаас гаргаж байгаа мөнгө биш. Энэ бол Улаанбаатарчуудын мөнгө. Энэ бол Монголын ард түмний мөнгөө. Ийм их мөнгөөр дураараа тоглож, гараа угааж, дуустгүй төсөлтөй болж болохгүй. За дараагийн нэг эдийн засгийн том асуудал байгаа нь миний ойлгосноор одоо Албан бус их сурвалжийн мэдээгээр бол 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгсөн гэж яригдж байгаа. Нийслэлээс 500 тэрбум төгрөгийн. За тэр 500 тэрбум төгрөгөөр хэдэн бургас хядсан. Өөр юм хийгээгүй байгаа. Хийгдээгүй байгаа. За тэр 500 тэрбум төгрөгийг юунд одоо ямар барьцаатай, юунд одоо ямар баталгаатай өгсөн бэ? Бид нар хэрвээ энэ төсөл амжилтгүй болоо гэж бодоход 500 тэрбум төгрөг авч чадах уу гэдэг үнэхээр том асуудал байна. Нэг даатгалын компани баталгаа гаргасан гэж сонссон. Гэхдээ тэр даатгалын компани нь 500 тэрбум төгрөгнөөс 10-20 дахин бага активтэй тийм даатгалын компани баталгаа гаргасан гэж байгаа. За хоёрдугаар гэвэл ер нь бол Улаанбаатар хотод 1 км замыг бол өнгөрсөн онд бол 7 тэрбум төгрөгөөр барьж ирсэн. Энгийн замыг. За хэрвээ одоо 32 км биш хэрвээ 2.3 их найдаар бид нэр 320 км зам гэр орол дундуура Улаанбаатар хотынхаа төв дундуур тавих боломжтой байсан. 32 биш 320 км зам. За ийм одоо эдийн засгийн том асуудалтууд байна. Энд бол одоо яг мэрэгжлийн төвшөнд инженерийн судалгаа тооцоотой хариулах ёстой гэж харж байгаа. За хоёр дахьт бол энэ үер усны асуудал гэж байгаа. 100 жилдээ Улаанбаатар хотод ер нь энэ үерч байгаа 100 жилдээ 2-3 удаа давтагддаг гэж байгаа. Тэгэхээр туул гол чинь цаана богдуултаа гэд хан хэрэм чаашаа бол тэлдэггүй. Наашаага Улаанбаатар хоттой суурьшлийн бүс рүү яадаггүй. Үер нь орж ирдэг. За тэгээд та бүхэн бодоод үз. 2500 ийм том багныг туул голын татан буюу яг урсац дээр зоон гэж байгаа. 2500. Та бүхэн одоо ингээд шилтээ ус руу нэг хуруугаад өрөөд үзье хэдүүлээ. Нэг хуруугаад өрөхөд нэг их төвшин дээшлэхгүй. 5 хуруугаад зэрэг дүрх юм бол яах вэ? Шилтээ ус давж асгарнаа. Тийм учраас 100 жил тохиолдог 2-3 тэр том үерийн үед яах вэ? Хэр хэмжээгээр усны төвшин дээшээ явах вэ? Улаанбаатар хотын одоо туул голын сав дагуу дунд голын сав дагуу амьдарч байгаа хүмүүст ямар эрсдэл тулгарх вэ? Энийг бодиттой, судалгаатай тооцоотой, инженерийн шийдэлтэй тооцсон байх ёстой. За баяр ушуунаас нарантуул ордог хүнд, нарантуул зах дээр ажилладаг хүний төгсрөл буурах юм. Шар аднаас даргаан төв орж байгаа хүн одоо тийм машинаар явхад тийм ажилттай хүнд одоо төгсрөл буурах юм уу? Бидний ойлгож байгаагаар бол баруун талаас орж ирээд зүүн тишээ нэгт гарч байгаа хөдөлгөөний урсгалд нэмэр болно гэж харж байна. Яг хотын өдөр тутмын өнөөдрийн амьдралд бид нар тийм хүүхдээ сургууль төргөөд ажилдаа явж байгаа хүмүүсийн төгсрөл яг яаж буух юм бэ? Ер нь бол хүмүүс бүсэж хангалж байна. Улс оронч төр, хувь айлч төр энэ жил томоохон хөрөнгө оруулалт одоо юм их хэмжээний мөнгийг бол одоо зарлахтаа болёо. Одоо наад зах нь хүмүүс байшин саваа барихад төр зогсоож байна. Байр саваахад төр хойшлуулж байна гэж. Бүх улс орон одоо том хөрөнгө оруулалтаа энэ жилдээ зарцааж. Гэтэл манайхан яг эсрэгээрээ 2.3 их найд төгрөгийг зарцуулнаа гэж зүтгээд байгаа нь хэр зөв бэ? 4-5 их найд хүрэх юм эрсдэл бодитоор үүсчихэд байна. Өнөөдрийн байдлаар 300 тэрбум төгрөгөөр яах нь төсөвт өртөг өсөх нөхцөл бүрдцээ. Одоо тэр эцдийн компани тооцоо хийгээд сууж байгаа. Бараг нийслэл хөргүүлсэн байгаа. Шатхууны үн 30 өрсчлөө 2.3 их найдаар чи худлаа олчлоо 2.6 болчлоо чааш өсөхийг үгүйсэхгүй гэж. За ийм нөхцөл байдалтай байна. Тэгээд энэ туулын хурдны зам дээр бол маш онцгой анхаарал тавьж манай ардс нам ажиллана. За тэр тэмцэж байгаа, жагсаж байгаа иргэдийг бол манай ардс намын хүний эрхий хороо
хамгаалж, үргэлж дэмжиж явах болно гэдгийг хэлье. За баярлалаа.